Шинжлэх ухаанаар өөрийн хувийн амбицийг хангах хэрэгцээ бол цаг ямагт байсан. За хүн өөрөө мөн чанарынхаа нэр хүндэд дуртай, алдар нэр дуртай, хүн танигдах, олонд хүндлэгдэх хэрэгцээ байдаг. А тэрийгэ маш олон хүмүүс үл энэ шинжлэх ухаанч дүр төрхөөр хангах гэж оролддог. Одоо science populism хийдэг. Шашин чухал шүү. Шашныг юм чухал гэж байгаа. За би чинь шашин судлаач. Одоо социолог бол чухал, нийгмийн асуудал чухал гэж байгаа. Би тэгээ социологчтай гэдэг. Цаана нэг юм хүний эго амбиц бол чухалзаад байдаг. Ерөөсөө байдаг. А бид нар science игнээс жоох салгаж хармаар. Хөгжлийг бол. За тэгээд энэ ер нь Монгол өөрөө яг нийгмийн шинжлэх ухааны хөгжид бас утсан орн биш. Тэр бид хүлээн зөвшөөрнө. А гэхдээ бид нар энийг тэглээгээ дангаагаас угаад иж болохгүй шүү дээ. Энийг Монголын нийгэмд ашиглаж ажилуулах шүү дээ. Тэр дундаа нийгмийн шинжлэх ухааны биш болов байл гэхэд бол гадныг ашиглах. Монголд биш.